Сайн байцгаана уу? Намун байна. За би фитнесээр хичээлж эхлээд 33 хоног өнгөрсөн байна. За өнгөрсөн 33 хоногийн хугацаанд ямар өөрчлөлт гарсан талаараа би та бүхэндээ хуваалцъя. Эхний 7 хоног бол за хамгийн хэцүү эхний байсан. Ер нь бол баг жингэрч гэсэн ерөөсөө даахгүй. Яагаад тэгэхээр миний булчин бол үнэхээр бага байсан. Булчингийн хэмжээ үнэхээр бага, дотор өөх айгүй ихтэй. Тийм байсан болохоор баг жингэрч гэсэн ерөөсөө даахгүй. Яг олон сэтгэл санаа. Тэгэл яг өдөр алган фитнес дээр очихоор л яа би юу хийч вэ гэл ингээл дотроо бодоол тэгэл шантраал тэгэл заримдаа бүр очмооргүй санагдаад л орхоор л баг ингээл нэг юм амар хэцүү газар руу орж байгаа юм шиг санагдал айгаал ингэдэг байсан. Тэгэл ер нь бол эхний 7 хоногт бол дасгалаа зөв хийж гин үү, буруу хийж гин үү, энэ дасгал аль булчин руу орж байгаа вэ гэд алийг ч ер нь бол мэдэхгүйсэн. Тэгээд сая 1 сарын хугацаанд ч нөгөө цагаан сар болсон. Цагаан сараар үнэхээр хэцүү байсан. Дэглэмтэй айл гисэн, дэглэмтэй ингэж айлт орно гэдэг чинь амар хэцүү юм билээ. Тэгээ яг дэглэмээ бариад явж байгаа болохоор идэж болохгүй. Тэгэл хүмүүс ширээ дүүрийн мөрж тавьчаал. За ид гэл тэгэл би чинь хоолоо өдрөөр нь хоолоо цүнхлээл тэгэл айлт очихоор багаар нь өөрийнхөө хоолноос идэл тэгэл явсан. Тэр л өстой шад сорсон хэсэг байсан. Тэгэл ер нь аль юм дэглэмтэй үедээ аль болох ер нь тийм баяр бити тохиолдосоо л гэж бодох хэрэгтэй юм байлээ дээ. Тэгээ 2-3 дахь 7 хоногоос эхлээд би маань нэлээд тасаж эхэлсэн. Тэгээ өмнө нь даахгүй байсан. Өмнө нь бол 10 кг ч даахгүй байсан. Тэгээд яг 10 кг-аа бол хангалттай дагаад хөнгөтөөд тэгээ жингийн багаар нэмээд тэгээд нэг 20 кг-ыг бол хангалттай төртгүйгээр даагаад эхэлтийм байна лээ. За тэгээд хоол бол үнэхээр хэцүү байсан. Хоол одоо ч гэсэн хэцүү байгаа. Тэгээ хүний бие чинь нөгөө яг хоолны дэглэм бариад ирэхээрээ өмнө нь иддэг байсан юмнуудаа нэхэд эхэлт юм билээ. Би бол жишээ нь ингээд яг гурилан бүтээгдэхүүн идэхгүй болоод ирэхээр гурилан бүтээгдэхүүн идмээр санагдаад, кола уумаар санагдаад нэг тиймэрхүү зуршлууд маань яг ингээд нэхэгдээд идэм байлээ. За тэгээд ер нь бол яг 2-3-7 хоног болоод ирэхээр нөгөө эхний 7 хоног одох юм бол ер нь сэтгэл зүй ер нь айгүй дажгүй болоод нөгөө даагаад жингээд даагаад дээрээс нь тасгалаа жоох мэдрээд эхлэхээр ер нь айгүй дажгүй болж эхэлсэн. 53 кг-аас эхэлсэн. 53 кг-аас эхний 3-7 хоногт бол миний килограммд ямар нэг өөрчлөлт орохгүй байсан. Тэгээд 4 дахь 7 хоногийн сүүлээс эхлээд килограммд өөрчлөлт орж эхэлсэн. Тэгээд яг одоо өнөөдрийн байдлаар миний килограмм бол 49 кг болсон байгаа. Тэгээд 49 кг нь бол яг тийм амар туранхай харагдахгүй байгаа ч гэсэндээ айгүй гоё миний бие галбирчиж, хэлбэрчиж эхэлсэн маа. Тэгээ одоо яг ингээ харуулах юм бол надад бол өмнө нь одоо яг ийм ингэж гарч ирэх ямар нэг булчин бол байгаагүй. Тэгээ ингээд булчингууд маань бол ингээ хөөхөн таваагаа гарч ирж байгаа. Мөр хэсгийн булчин ер нь уруу хөл яг юм жигтгэн гарч ирж байгаа. Тэгээд ингээ анзаарах юм бол миний баруун зүүн гарын булчин арай өөр. Яагаад гэхээр хүний баруун гар арай хүчтэй, зүүн гар арай сул хийдэм билээ. Тэгээ энэ мэдчлэн бас нөгөө юм биеийн арай жоох өөр юмуд. Энийгээ дагаад зүүн хөл бас арай сул. За тэгээ эцэст нь хэлэхэд номон нь хичээж байгаа шүү. Тэгээд тэмцээндээ амжилттай оролцсноо. Тэгээд тэмцээн хүртэлх үйл явцаа өдөрт нь биш ч гэсэндээ багаар ингээ та бүхэндээ хуваалцаад явна. Та бүхэн миний өөрчлөлттэй хамт байгаарэ. Баярлалаа.